Улсын эрүүл мэндийн үндэсний төвд архины асуудлаар одоо жилээс жилд хандж байгаа хүмүүсийн тоо бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө нөгөө архины хэрэглээг ямар түвшинд байна гэдгийг мэдхийн тулд ирж байгаа залуучууд байхаас гадна ихэнх хүмүүс манай архин дондох хөгжний одоо дунд үе рүү орцсон, нэлээд хамааралд орцсон байна бол манай үндэсний төв рүү очиж бол хандж байгаа. Тэгээд нийтдээ одоо энэ ковидын сүүлийн 2-3 жилдээ бол архины хэрэглээний улмаас, донд хөгжний улмаас манай эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн тоо бол нэлээд нэмэгдсэн. Жилдээ нэг 2000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бол нэг 1000 гаруй хүн 1200-300 хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо 2000 орчим хүн хэвтэн эмчлүүлсэн байдгийг. Тэр дотроос 45% нь одоо ерөнхийдөө нэг архинаас шалтгаалсан олон хоног дараалж ууснаас болоод архины цагаан солиор гэж ярьдаг хийм харсан, хийм сонссон ямар нэгэн тийм одоо солиорлын агуулгатай зүйл харж үзснээсээ болоод бие авч байгаа байдал маань нийгэмд болон өөртөө аюултай байдалд орсон энэ хүмүүс маань хэвтэн ирж эмчлүүлсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээд ковидын жилүүд, ялангуяа энэ карантины жилүүдэд бас хүмүүс маань хэдийгээр ажил төрлөх хажуугаар хийхгүй одоо нөгөө гэрийн орчинд, цахим орчинд ажиллаж исэн гэдэг маань нэг талаараа бас одоо архины хэрэглээ бас цамраагүй хэрэглэх, гэр бүлийн хэрэглэх, найз нөхдөд хэрэглэх гэсэн хэрэглээнүүд маань нөгөө талаараа бас өссөн үзүүлэлт бол гарсан байдаг. Тэгээд манай төвд бол ерөнхийдөө архины асуудлаар хандж байгаа хүмүүс маань ихэнх хүмүүс маань энэ донд хөгжний дунд үе рүү орцсон хойно ихэнхдээ хандаж зөвлөгөө авсан байна. Тэгээд ерөнхийдөө архин донд хөгжин гэдгийг ойлгохын тулд одоо хүн болгон тодорхой хэмжээний одоо архины хэрэглээтэй байгаад байна. Сүүлийн үед цөөн тооны хүмүүс одоо архи огт хэрэглэдэггүй хүн гэж байдаг ч гэсэн тухайн хувь хүний нөгөө амьдралын одоо онцлогоос шалтгаалаад, ажлын онцлогоос шалтгаалаад тухайн хэдэн наснд одоо архи амсах уу, тэр үеэс хойш ямар хөө хэрэглээтэй явж гэн, хэрэглээ маань одоо зөвхөн хэрэглээ төвшөнд байна уу, тэг хэрэглээ төвшөндөө байна уу, архин дондох хөгжний төвшөндөө байна уугүй юу гэдгээ бас ялгаж салгах гэж манад одоо төвд хандж байгаа залуучуудын тоо бас сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон. Энэ маань сайн тал нь юу вэ гэхээр ерөнхийдөө залуучууд маань бас хэрэглээ гэдгийг ялангуяа залуучийн дунд нөгөө тэг хэрэглээ гэдгийг одоо гангараа болгоё, ажил болгоё тийм ээ. Биднийхээ өөрсдийнхөө имижийг болгоё гэдэг одоо бас архины хэрэглээгээ багасгасан хандлагаар манай төвд маань ирээд зөвлөгөө авч байгаа, өөрийгөө онцлуулж байгаа ийм тохиолдлууд бас сүүлийн үед бол ихсэж байгаа. За архин донд хөгжин гэдэг маань өөрөө бол хамаарал донд хөгжин буюу сэтгцийн өвчин гэж яригддаг. Донд хөгжин үүсэж гин гэдгийг одоо хувь хүн маань өөр дээрээ яаж анзаарах вэ гэхээр ерөнхийдөө ямар нэгэн баяр ёслол ч юм уу найз нөхдийн хүрээнд архит арсуулаа гэхэд тэр хэрэглээн дээр одоо яарч уух юм уу эсвэл одоо нэг уугаад эхлэнгүүт өөрөө ирэхгүй нөгөө хөөрлийн байдалд одоо согтолтын хөнгөн зэргийн үед хөөрлийн байдалд ордог хүн тэр үедээ хөөрөөд ингээд тухайн ажил төрөл нь шийдэгдсэн юм шиг стресс амьдрал дээр нь стресс байсан бол тэр стресс маань шийдэгдсэн юм шиг цаашаа ингээд уух гад байдаг уултаа нэмж уух гэсэн хандлагууд гараад байдаг. Тэгэхээр энэ хэрэглээ маань цаашаа ерөнхийдөө нөгөө дахин хэрэглээ гэсэн хэрэглээний суурийг бол тавьж яадаг учраас би ер нь нэг уухаараа цаашаа ахиж уух гэдгүү, шунж уух гэдгүү, даварж уудаг билүү гэдэг дээр хүмүүс маань залуучууд маань бас их анхаарах хэрэгтэй. Тэгэд ямар нэгэн шалтгаан гараад уухад маргааш нь хордлогын байдалд ороод мэдээж хүн маань хэтрүүлсэн тохиолдолд хордлогын байдалд орно. Тэгэхээр энэ хордлогын байдлыг ихэнх хүмүүс маань юу гэж ярьдаг вэ гэхээр шарталт гэж ярьдаг. Шартж гин шараа архиар тайлж гинэ гэж ярьдаг. Тэгэхээр донд хөгжтэй болоогүй хаяа нэг хэтрүүлэн хэрэгэлдэг хүмүүсийн хувьд энэ шинж тэмдэг бол шарталт гэдэг утгаараа яригдахгүй, хордлого гэдэг утгаараа бол яригдчихэдэг. Мэдээж хортой байдлууд хэтрүүлэн хэрэглээгээр ороод бид маань ороод ирсэн учраас тэр хүн маань хордлогын байдалд ордог. Энэ бол масаа нойргуудах, агуулах, бөөлжих, толгой өвдөх гэсэн зөврөд ирдэг, гардаг. Тэгэхээр яг шарталт гэдэг утгаараа хизээ гарах уу гэхээр архин дондох өвчний үед гарна, хамааралтай болсон үед. Өөрөөр хэлбэл шартж гин шараа архиар тайлж гин гэж ярьдаг. Нэг хоногоос дээш хугацаагаар уужил байгаа бол энэ хүнд маань үндсэндээ шарталт илэрдэг болсон, цаагаараа шарталтаа архиар тайлдаг болсон энэ донтолтын буюу хамаарлын өвчнөөхөө дунд үе рүү аль хэзээний орцсон байна гэдгийг илтгэждэг. За тэгэхээр нөгөө архины шалтгаантай солиорл гэж яриад байгаа. Энэ солиорл гэдэг маань болохоор архин
дондох өвчний шаардлагын хамгийн хүнд хэлбэр байж байгаа. Хамгийн эцсийн шатанд гарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ өвчнийхаа бас төгсгөлийн шатанд гардаг онцлог шинж тэмдэг учраас солиорлолд орох тусам тархи мэдрэлийн эс маань маш их хэмжээгээр өгч байгаа. Тийм учраас дондох өвчин гэдэг бол ерөөсөө л тархины өвчин. Хүний ухамсар тухайныг гээгдүүлж яадаг. Тийм учраас ухамсараа алдсан, хяналтаа алдсан үедээ янз янзын буруу үйлдэлүүд хийн, хүчирхийлэл хийн, тийм ээ хүүхдэд хэлж ярихгүй үг хэллэг хэлнэ, муухай авируудаа гаргана. Тэгээд архин дондох өвчний хамгийн муухай шин чанар нь юу вэ гэхээр ерөөсөө ойр дотныхоо хүмүүст хамгийн ойр дотны хамгийн хайртай хүмүүстэй хамгийн муухай авираа гаргадаг ийм онцлог өвчин байж байгаа. Тийм учраас энэ архин дондох өвчин гэдэг маань тухайн хувь хүний өвчин биш. Тэр гэр бүлийг бүхэлдэнд хамарсан өвчин байдаг учраас аль болохоор хүмүүс маань бага үед нь шинж тэмдэг бага байгаа үед нь зөвлөгөө мэдээлэл аваад мэрэгжлийн эмчид хандаад тийм ээ зөвхөн одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв гэхгүй харьяа дүүргийнхаа сэтгц наркологийн эмчид үзүүлж болно, орон нутгийнхаа сэтгц наркологийн эмчид үзүүлж болно. Тэгээд зөвлөгөө мэдээлэл авангаа өөригөө ямар төвшөнд байна гэдгийг мэдэж энэ дээрээ үндэслээд одоо манай танин мэдхүй сургалт тийм ээ өдрийн эмчилгээг одоо танин мэдхүй үйл ажиллагаанууд явагддаг. Энэ хөтөлбөрт маань хамрагдах хэрэгтэй. Тэгэх юм бол зөвхөн өөрийнхөө архины асуудлыг шийдэх биш, гэр бүлийнхаа эрүүл мэндийн төлөө, гэр бүлийнхаа сайн сайхны төлөө, эрүүл гэр бүл тийм ээ үр хүүхдээ хожим хойно сэтгцийн хувьд эрүүл өсгөх, эрүүл байлгах тэр үндэс суурийг тавьж өгч байгаа юм аа. Тийм учраас залуучууд маань хүмүүс маань архины хэрэглээ байдаг бол өөрийгөө ямар төвшөнд хүрч ийн гэдгээ бас ойлгож аль болохоор тэг хэрэглээ гэдэг рүү орох нь зөв юм байна. Зохистой хэрэглээ гэдэг ойлголт бол ер нь бол байхгүй. Хүн зохистой хэрэглэж чинь гэж яриад дандаа даварж цаашаа ахиж уудаг учраас энэ бол өвчин болж цаашаа даймжирч явж байдаг. Тийм учраас тэг хэрэглээ гэдэг ойлголтыг одоо гэр бүлээсээ өөрөөсөө тийм ээ гэр бүлдээ бий болгоё гэж уриалмаар байна.